Улаанбаатар хотын цагдаагийн газраас шинэ оны баярыг архи согтууруулах хундаа хэрэглэхгүй зөв боловсон тэмдэглэлийг уриалж дараах зүйлийг анхаарууллаа. Баярын өдрүүдэд хамт олноороо нийлж архи согтууруулах хундаа хэтрүүлэн хэрэглэхгүй байхаас зайлсхийх хэрэгтэй. Мөн нэг согтолттой бие авч чадваргүй болтол нь архи согтууруулах хундаагаар шахахгүй байх. Нэлээд архи уусан хүмүүсийг хамт олонныгоо гэр оронд нь хүргэж өгөх. Мөн согтуугаар тээврийн хэрэгсэл жолоодохгүй байх тал дээр одоо иргэд маань өөрснөө санар сүмжтэй анхаарал болгоомжтой байхыг анхааруулж байна. Тэгэхээр бас энэ мэдээлэл дээр нэмж хэлэхэд архи согтууруулах хундаа худалдан борлуулдаг түүгээр үйлчилдэг цэгүүдэд бол нийслэлийн 9 дүүрэг 9 дүүргийн цагдаагийн алба хаагчд байна хяналт шалгалтыг холбогдуулалтаа явуулж байгаа. Тэр хяналт шалгалт бол нэлээд чангатгсан байгаа. Одоо хамгийн эцсийн арга хэмжээ нь одоо бүр цагдаагийн байгууллагын зүгээс бол удирдах албан тушаалтын баримтлах хүртэл арга хэмжээг сая авч эхэлсэн шүү дээ. Тэгэхээр энэ арга хэмжээ бол үргэлжлээ явагдана. Мөн албан байгууллага хамт олноороо баяраа тэмдэглэх газраа сонгохдоо тусгай зөвшөөрөлтөө эсхийг сайтар шалгах нь зүйтэй гэсэн юм а. Мөн шинэ жилийн баяр болж байгаатай холбогдуулаад хэлэхэд тусгай зөвшөөрөлгүй архи согтууруулах хундаа худалдах түүгээр үйлчлэх тусгай зөвшөөрөлгүй аж ахуйн нэгжүүд маань шинэ жилийн захиалга авч үйл ажиллагаа явуулж байгаа юм үйл мэрсэр тохиолдож байгаа. Тийм учраас албан байгууллага одоо аж ахуйн нэгжүүд маань шинэ жилийнхаа баярыг хийхдээ тусгай зөвшөөрлийн одоо шалгаж үзчихэж захиалга өгч шинэ жилийнхаа баярыг хийх хэрэгтэй. Ингэж тусгай зөвшөөрлийн үзээгүйгээс үүдэж одоо манай шалгалтанд өртөөд нөгөө байгууллага маань хууль зөрчсөн учраас тухайн аж ахуйн нэгжийн үйл ажиллагааг зогсоох шаардлага гардаг. Ингээд үүнээс үүдэж байгаа хохирлыг одоо бас цагдаагийн байгууллага хариуцахгүй тийм үү.